9 дугаар бодлогон дээр тойргоор жигд эргэх 2 үрэл К ба L-цэгт нэгэн зэрэгт хүрчээ. Уг агшнаас хойш 2 секунд хугацааны дараа үрлүү зурагт үзүүлсэн К штрих L штрих байрлалд байв. BC-ийн хөдөлгөөний үеүүдийн харьцаа TK хувахан TL 3.4 байсан бол альфа өнцгийг олооч гэсэн байна. Түрүүнийх шиг бодъё бүгдээрээ. Яаж бодох вэ гэвэл эхний бие нь одоо KB гэсэн үг. KB альфа өнцгийг тодорхой хугацаанд туулсан. Тэр хугацаанд нь хуваагаад үгүй. 2 секунд юм байна тэр нь. Ингээд омега 1 хурдтай өнцөг хурдтай явсан гэж ойлгож болно. За багшаа энэ өнцгөө радиан руу шилжүүлэх юм уу? Шилжүүлж болно. Яа шилжүүлэх вэ гэвэл энэ альфа бүгдээрээ 360 градусаар үржүүлээд 2π хуваach юм бол радиан руу шилжиж. Ингээд бас шилжүүлж байгаа бодож болно шүү. LB-ийн хувьд яасан бэ? Альфа дээр нэмэхэд 40 гэдэг өнцгийг 2 секундэд туулсан. Ингэж туулахдаа омега 2 хурдтай байсан. Альфа өнцгийг олох ч юм уу тэр омега 1 болон омега 2 хоёрыг дахиад тусад нь бичье. Омега 1-ийг яаж олох вэ гэвэл 2π-г хуваах нь TK гэж болж болно. Харин энд LB-ийн хувьд омега 2-ыг 2π-г хуваах нь бүгдээрээ TL гэдэг ингээд бичиж болно. Эдгээрийг хооронд нь харьцуулж болох болно шүү дээ. 1 ба 2 дугаар тэгштгэлэг за энийг 1 тэгштгэлгүй энийг бүгдээрээ 2 тэгштгэлгүй энэ хоёрыг хооронд нь ингээд хуваач. Омега 1-ийг хуваах нь омега 2 хэд гарах вэ гэдгийг харъя бүгдээрээ. Альфаг хуваах нь 2 үржих нь 2 альфа дээр нэмэх нь 40 гэсэн үг. Энэ хоёрууд нь ингээд устдаад энийг радиан руу шилжүүлсэн ч гэсэн 360 градусыг хуваах нь 2π ч гэсэн бас хоорондоо устчихна. За тэр утгаараа шууд тэрийг бичихгүй явуулчлаа. Омега 1 омега 2 тэнцүү альфа хуваах нь альфа дээр нэмэхэд 40 градусаа гэсэн үг. Энэ омега урт талынх нь өнцөг хурдуудыг нь бүгдээрээ энэгээр орлуулчих. Юугаар орлуулах вэ гэхээр энд бичсэн байгаа үетэй тэгштгэлүүдээр орлуулаад бичиж. Омега 1-ийн оронд би юу гэж бичиж болох вэ? 2π хуваах нь TK гэж бичиж болно. Хуваах нь TL 2π гэж бичиж болно. Ингээ 2π-нүүд нь байхгүй болчихлоо. Альфа дээр нэмэх нь 40. Ингийн ач холбогдол нь юу юм бэ гэхээр энэ харьцааг энд өгсөн байгаа байхгүй. TK-г TL хуваах нь бол 3.4 гарна. Энэ одоо бүгдээрээ TL-ийг TK хуваach. Тэгэхээр тонгоруулаад 4.3 гарна л гэсэн үг энэ харьцаа. 4 альфа тэнцүү 3 альфа нэмэх нь 120 градус 4 альфагаас 3 альфа гэсэн бол альфа гарна. Ингээд альфа маань энд бичээ 120 градустай тэнцэхнэ. 10 дахь бодлого үс сунах нарийн утасны нэг үзүүрт биеийг зүгж нөгөө үзүүрийг гүлгэр ширээний голд бэхэлсэн байна. Биеийг АЦ-гээс эхлэн тогтмол 3 м/сек хурдтай эргэсэн байна. Дараах өнцгийн утгуудад шугам хурдны өөрчлөлтийг олоо гэж хэлсэн байна. Тэр энийг дээрээс нь хараад зуръя. Энд өнөөх АЦ маань байгаа. Энэ өнцгийг B-цэг, энийг C, энийг D, энийг F гэх үү. За тийм. Эхний B гэдэг одоо тэр байрлал нь P хуваах нь 3 гэдэг одоо өнцгөн дээр байна. Энэ B байрлал энд ийм хурдтай байсан А маань. Дараа нь энэ B дээр ийм шүргэгчээр ийм хурдтай болсон гэж бүгдээр ойлгоё. Түүнийг VB хурдгийг энийг VA хурд векторыг. Гэхдээ хаач утсан одоо энэ векторын утгууд нь тоон хэмжээнүүд нь хоорондоо тэнцүү C гэж нэг D энэ урд нь F-ийг нь биччихье. Эдгээрийг бүгдээрээ V гэдэг тоон утгыг нь аваад үзчихье. Окей. Энэ хэсгийг мартаж болохгүй. Энэ хэсэг чухал дараа нь орлуулна бүгдээрээ. Бүгд тэнцүү ижил. Гэхдээ чиглэл нь өөрчлөгдөд байгаа учраас векторын хувьд бол тэнцүү векторууд биш байна гэж ойлгож байна. А дээр нь P хуваах нь 360 градус байхад дельта V бүгдээрээ яаж болох вэ? Дельта V гэдэг нь эцсийн хурдаас анхны хурдыг хассантай тэнцэнэ. Эцсийн хурд нь B гэдэг вектор. Энэ VB гэдэг вектор дээрс хэдүүлээ хасах А векторыг нэмж өгнө. Хасах А дээшээгээ нэмэх А байгаа юм бол доошоогоо хасах А байх учиртай эсрэг вектороор. Тийм учраас ингэж нэмж өгнө. Энэ бол хасах А вектор. Нэмэх хасахын хасах гардаг. Ингээд энэ хоёрын хоорондын зөрүү буюу бүгдээрээ за нөгөө тийш нь зурна. Ийш нь зурна. Энэ хурдны өөрчлөлт дельта V1 гэж түүнийг энэ хоёрын хоорондын өнцгний удаа 60 градус байна. Энд ямар өнцөг вэ? Тэр өнцгөө авна. Дельта V1-ийг яаж олох вэ гэвэл VB чинь V гэдэг утгатай 3 м/сек гэдэг утгатай тон утга нь. VA гэдэг хурд чинь бас тон утга нь 3 м/сек гэдэг хурдтай буюу адил талт гурвалжин энд үүсэж байна. Тийм учраас дельта V1-ийн тон утга нь бас л 3 м/сек гарна.
За юу ярьсан бэ амгаагч? Амгаагч нэг юм ярьлаа. Энд нэг ижил урттай бүх талууд нь ижил байх юм бол адил талд гурвалжин болоо явчихна. Тэрийг яаж мэдээд байгаа юм бэ гэхээр энэ хоёр тал нь тэнцүү. Энэ нь 60 градус. 180-аас 60-ыг хасгаар 120 гарна. Ингээд энэ хоёр өнцөг нь бас тэнцэх ёстой. 120-ыг 2 тугахаар 60 60 60 гээд адил талд гурвалжин болчихж байгаа. Хэрвээ энийг 3 гэж авсан бол энэ 3 энэ бас 3 байна гэдгээс гарч ирж байгаа гэд бодож байгаа бүгдээ. Бид нь пик бах нь 2. Пик бах нь 2 гэхээр хаана очих вэ? 90 градус гэсэн үг шүү дээ. 90 градус гэхээр энэ хавьд очно доо. За энийг нэг арай өөр газар авчих тий. Одоо өнцөг маань 90 градус болсон. Энэ бол C гэдэг байрлал гэж бүгдээрээ тохирсон анхнаасаа. VC гэдэг хурдаа гэж. Гэхдээ энэ хурдны утга нь V буюу 3 м/сек. Дахиад яг ажиллах. Дахиад яах вэ гэвэл бүгдээрээ VC гэдэг вектороос A векторыг хасж өгнө. Буюу хасах A векторыг нэмж өгнө. VC гэдэг вектор нь хаашаа байна? Зүүн гар тийш нэг ийм байна шүү дээ. Энэний үзүүр дээрээс хасах A векторыг нэмээд өгөхөөр ийм болно. Хасах A вектор үргэлж ихц доошоо байгаад байгаа. Ийм бол C вектор. Энэ хоёр векторын нийлбэр ийм болно. За энийг бол дельта V2 вектор гэж үзчих. Энд 90 градус үүсэж байна. Pythagore дот болоо дельта V2 хэд гарах вэ? Энэний тоон утга нь 3, энэний тоон утга нь 3. Тэгвэл энэний тоон утга нь 3 язгуурдаар 2 м/сек гарна. За тэр ойлгомжтой учраас багш шууд ингээд биччихлээ. Энэ зүүн талд нь багтаах гэж үзье. P байна гэдэг чинь одоо өнөөх гайхал маань энд ирсэн. Тэгээд эндээс энэ хүртэл бүгдээр ингээд зурчихъя. Түүний хурдны вектор нь ийм байна. Энэ байрлалыг бүгдээр D байрлал гэдэг энэ хүү векторыг VD вектор гэдэг ингээд тэмдэглэж байна. C нь дельта V түүнийг одоо хэдэх вэ? 3 гэж. VD вектороос VA векторыг бүгдээр хаснаа. VD вектор гэдэг чинь доошоо харсан юм вектор байна. Энэ дээр нэмэх нь хасах А вектор. Хасах А чи бас л доошоо байгаа шүү дээ. Ингээд доошоо байгаа. Энэ бол хасах А вектор. Тэгэхээр нийтдээ ийм урт хэмжээний вектор гараад ирлээ. Энэний тоо утга нь хэд байх вэ? 3 дээр энэ бол 3 байгаа. Энэ ч гэсэн 3 байгаа. 3 дээр нь 3 буюу 6 м/сек гарах нэ. Харин 2p байхад юу болохыг энд угаасаа зай үлдсэнгүү та бүхэн маань өөрсдөө тунгаан бодоод үзээрэй. 11 дугаар бодлого. Тойргоор жигд хөдлөх 2 кг масста биеийн хурд 3 м/сек ба эргэлтэн үеийн 12 секунд хугацааны 0 агшин зурагт үзүүлсэн К байрлалд байсан бол Ад нь хугацааны 0-ос 34 секунд завсарт биеийн хурдны өөрчлөлтийг олооч гэж. 34 секунд хугацаа өнгөрөхөд бие юу н хаана байх юм бэ? Тэрийг бүгдээрээ бодоод үзье да. 12 секундэд 360 градусыг нэг бүтэн тойрж байгаа. 34 дотор 12 хэд удаа багт? 2 удаа багтна. Цаана нь 10 секунд үлдэнэ. Тэгвэл 10 секундэд ямар өнцөг явах вэ гэд энэ өнцгийг олъё. Энэ өнцгийг Ö үсгээр тэмдэглэжээ. Ö өнцөг 10 секундыг үржих нь 360 градус хуваах нь 12 секунд хураагдлаа. Ингээ хэд гарах вэ? 3612 300 градус өнцөг явах нэ. 300 градус өнцөг явна гэдэг чинь ингэж тойрч ирээд хараахан 360 болоогүй энэ хавтал ирнэ. Тэгээд энэ хоёрын хоорондох өнцөг нь 360-аас 300 гас. 360-аас хасах нь 300. Бидний нэг мэднэ. Энэ бол 60 градус гарна буюу энэ хоёрын хоорондох өнцөг нь 60 градус байх нь. Өнөөх маань энэ 60 градус гэсэн энэ байрлал дээр ирсэн байх нь байна гэж бүгд ойлгож болох нь. За энэ нэг юм хурд байна. Энэ хоёр хурдыг л одоо бүгдээр яах вэ гэвэл өөрчлөлт гэж байгаа учраас хооронд нь хаснаа. Энэ эцсийн байрлал. Энийг одоо ямар байрлал гэх вэ? К' байрлал гэх. Эцсийн байрлалаас анхны байрлалын хурдыг хасна. Тэр нь юу вэ гэвэл энийг VK' гэж. VK' хурднаас К цаг дээр байсан хурдыг бүгдээр хасаж өгнө. Тэр нь дельта V болно. Зургийг бүгдээр VK' гэдэг вектор нь энд харуулсан байгаачлан нэг ийм вектор. Энэ дээр нэмэх нь хасах VK вектор. Нэмэх вектор нь баруун гар тийш юм бол хасах VK вектор нь нөгөө тийш ийшээ харна. Ингээд энэ хоёр векторын нийлбэр нэг ийм юм болох нэ. Энэ чинь өнөөх дельта V буюу хурдны өөрчлөлт вектор баггүй юу? Харин энэ бол VK' энэ нь хасах VK гэдэг вектор болох нэ. Ингээд энэ хоёрын хоорондох өнцөг нь хэдэн градус вэ гэвэл 60 градус. Бас л дахиад адилхан зүйл яригдах чинь. Учир нь VK' нь VK-тай хэмжээгээр тэнцүү тэр нь 3 м/сек. Анхнаасаа ингээд энэ V хурдыг 3 м/сек гэдээ өгчихсөн байгаа.
хэмжээгээр тэнцүү хоорондынхон үнцэх нь 60 градус. Дахиад ижлэх юм ярих чинь. Ингээд энэ хоёр хэмжээгээр тэнцүү хоорондынхон үнцэх нь 60 градус юм бол энэ адил талд гурвалж болно. Дахиад энэ 3 тэгвэл энэ хэд болох вэ? Дахиад 3 болно. Дельта V утга нь 3 метр секунд байх. 34 секунд хугацаанд би энэ дундаж хурдтгалыг ол гэсэн байна. Дундаж хурдтгалыг бүгдээрээ ингээд олчихъя. V хуваах нь хугацаа. А дундаж тэнцүү. Сая олсон шүү дээ. Дельта V 3 гэж олсон. 34 метр секунд квадрат. 34-ний 3 метр секунд квадрат гарах нь байна. C-г нь харъя бүгдээрээ. Нормал хурдтгалыг олоо гэсэн байна. Нормал хурдтгалыг яаж олдог? V квадратыг хуваах нь радиус гэж болдог. Эсвэл омега квадрат R гэж бас олж болно. V-г бол өгцсөн байгаа. V бол хэд вэ гэхээр 3 метр секунд 3-ын квадрат. Гэтэл радиус дутагдаад байна. Радиусыг бүгдээрээ хэрхэн яаж олох вэ гэвэл энэ шугамын хурдыг омегад нь бүгдээрээ хуваачи. Яагаад би ингэж бодсон бэ гэхээр омегаг олох нэг шалтгаан байна. Тэр нь үе байгаад байна. Энэ дээр ингээд үеийг өгчихсөн. 2π-г бүгдээрээ үед нь хуваачи. Π-г нь 3-аар авчи. Хэлбэрчлээд 2 3-ын 6 энэ дээрээс 0.5 радиан секунд гарах нь байна. Хурдыг нь өгсөн баг ш. Тэр нь 3. Ингээ 0.5 бүгдээрээ хуваагаад 6 ирэх. Радиусыг нь олчлоо. Одоо бүгдээрээ энийг олъё. V-ийн квадрат. Тэр маань 3-ын квадрат 9 хуваах нь 6. Ингээ хэдний болсон. 2.3 метр секунд квадрат. Дээд нь юу бол гэсэн. Яагаад дундаж хурдтгал нормал хурдтгалаас өөр байгаа юм. Мэдээж ойлгомжтой. Нэг нь квадратын авч нөгөөх нь өөрчлөлтийг нь авч байгаа учраас. Төвд тэмүүлэх хүчийг бол FTT эсвэл FN гэж бичээд M-ийг AN-ээр нь үржүүлчихье. Төвд тэмүүлэх хурдтгалаар нь масс нь хэд гэсэн 2 кг 2.3 гэж сая гарсан шүү дээ. Энэ хоёр ингээ хураагдаад 3 ньютон болох нь байна.